Хотын хөгжил цувралын шинэ дугаарт бид хөрсний бохирдол гэсэн сэдвийг хөндөж байна. Энэ сэдвийг эхлэхийн өмнө цувралын өмнөх дугаарт үзүүлсэн сэдвийг эргэн сануулъя. Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд хоногт 45 мянган метр куб бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээр 50% хүртэл цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиглалтанд орж байсан. Нодлон намраас эхлээд үнэрийн асуудал Улаанбаатар хотын төвд хүртэл үнэрсдэг байсан бол өнөөдөр би ингээ эргээд ирэхэд бол үзээд хараа явж байхад бол харьцангуй үнэр бол дарагдсан байна. Өнөөдрийн байдлаар хоногт тус байгууламж 155-аас 165 мянган метр куб бохир усыг хүлээн авч байна. Бохир усныхаа сувгийг энэ нуурлуу дахиад цутахгүйгээр болгосон юм сууг байж. Өөрийн голдргийн одоо хиймлэр ингэж залж өгч. Ингэж ямар ч байсан замбраатаа урсдаг болгоё. 300 метр газар энэ сувгийг бол үндсэндээ 10 хоногийн дотор манай дотоодын гүйцэтгэгч хийсэн. Эхний ээлжинд гүмит өцийг цацаж ашиглахад бол 40-50 см-ийн гүнд бол одоогоор бол эхний ээлжинд халдваргүйжээд ингэж байж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл их ихсэж байгаатай холбоотойгоор байгаль орчны асуудал улам орцоор тавигдах болж байна. Агаарын бохирдол, хог хаягдал, унтны усны хүрэлцээ зэрэгтэй ижил тэнцүү хэмжээний чухал сэдэв бол хөрсний бохирдол. Хүн амын өсөлттэй хөрсний бохирдолч холбогдож байгаа. Үүнээс гадна гэр хороолол, автомашины тоо, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрөл ихссэн зэрэг нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байна. Тэр Улаанбаатар хотын одоо хөрсний бохирлыг ярих тул бид заавалж их усрыг ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их усүр нь хаанаас их усүртэй байгаа юм, ямар их усүрээс энэ одоо хөрсний бохирдол үүсэж байгаа гэдгийг ярих нь чухал. Улаанбаатар хотын хувьд гэх юм бол гэр хорооллын одоо 180 гаруй мянган өрх байна. Энэ өрх айл болгоны одоо хашаанд бол одоо жорлон байгаа тийм хүн жорлон энгийн одоо сайжруулаг хүн жорлонгууд байна. Тэгэхээр энэ хүн жорлонгуудын одоо бас үүдэлтэйгээр бол нянгийн бохирдол үүсэх магадaltaй. За түнчлэн бол одоо агаарын бохирдол за өөр юу гэдгийг тийм ээ бас автомашины гарч байгаа утаатай холбоотой оролцоод химийн бодис тийм химийн одоо хүнд металлуудын бохирдлоос үүсэх одоо магадлал өндөртэй байдаг. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа, туулгын бохирдлын судалгаа гэдэг маш том судалгааг бол агаарын бохирдлын борт үндэсний хорооны захиалгаар одоо сая хийж хүлээлгэж өгсөн. 1990-ад оны их үеэс Улаанбаатар хотод орчны бохирдлын чиглэлийн судалгааны ажлуудыг явуулж иржээ. Газар зүйн хүрээлэн 2003 оноос хойш Улаанбаатар хотын хөрсний бохирдол, эвдрэл, доройтлын чиглэлээр судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх болсон байна. Судалгаагаар хүнд металлууд ба бусад элементүүд, химийн нэгдлүүд, нянгийн бохирдлыг наривчлан үздэг. Судалгаанд геологийн төв лаборатори, газар зүйн хүрээлэн, ус сувгийн ашиглалтын газар, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораториуд хамтран оролцдог юм. Улаанбаатар хотод одоо нянгийн бохирдлын түвшин бол харьцангуй өссөн. Хар тугал хороом зэрэг одоо хүнд металлын бохирдлын хэмжээ бол харьцангуй бага зэрэг багассан ийм судалгааны үр дүн гарсан байгаа. Агаарын бохирдол бол өнөөдөр бохирдлын хад маргааш салхих гараад бохирдол болох жишээтэй тийм. Хөрсний бохирдол бол урт удаа хугацаанд ингэж хоримтлагдж яадаг. Тэр нь бол тэрийн бол өнөөдөр бохирдлыг маргааш хүнд нөлөөлждөггүй. Урт хугацаанд хүнд нөлөөлж идэг. Энэ хүнээс одно хүрээлэн буй орчинд тийм үү агаарт буцаад нөлөөлнө хөрсний бохирдол чинь усандаа ч гэсэн хөрсний усаар дамжаад нөлөөлнө. Хамгийн сүүлийн хот орчмын хөрснөөс авсан шинжилгээний дүнгээр нийт дээжний 88% нь нян, хөвгц, мөөгөн зэрэглэрч хөрс нянгаар бохирдсон байгааг илтгэжээ. Улаанбаатар хотын нянгийн бохирдол ихтэй газар бол гэр хороолол орчмын хогийн цэг болдог байна. Хөрсний дээжинд илэрсэн нянгийн 65.2% нь гидсний бүлгийн бичил биетнээ илэрдэг. Өөрөөр хэлбэл гидсний халдвар ард иргэдийн дунд тархах боломж өндөр байгаа юм а. Нянгийн бохирдол ямар сөрөг нөлөөтэй талаар тодрууллаа. Улаанбаатар хотын нэг 11% нийт ээжний нэг 11% нь бол их бохирдолтой.
нэг 24% дунд зэргийн бохирдолтой, 53% нэг бага зэргийн бохирдолтой гарсан. Дэрчгээрээ тийм их өндөр биш. Ер нь бол дотроо бас янз бүр байх нь шүү дээ. Тэгвэл энэ төв Улаанбаатар хотын төв суурьшны бүс гэр хороол худалдаа үйлчлэгээний бүсүүд бол нэнгийн бохирдлын хэмжээ харилцаа адилгүй өөр өөр. Бохирдлын төрөлн ч гэсэн өөр өөр байна л да мэдээж. Гэр хороолол тэр дундаа Гандангийн дэнж Нарантуул захын арын хэсэгт нянгийн бохирдол их байсан нь судалгаагаар тогтоогджээ. Зах худалдааны төв орчимд өтгөн шингэнээс илүүтэйгээр хүнсний үлдэгдэл муудаж бохирдол бий болгодог байна. Харин гэр хороолол орчимд бол уламжилт нойлын шийдлээс үүдэлтэйгээр нянгийн бохирдол их байгаамаа. Тиймээс гэр хороололд био нойлыг туршиж байна. Тэгэхээр бол одоо хамгийн их бохирдуулагч их усүр Улаанбаатар хотын хувьд бол нянгийн бохирдлыг одоо их усүр байгаа. Тэгэхээр бол энэ бол яхаар гурван жилсэн хүн жарлан гэсэн. Тэгэхээр бол манай эрүүл мэндийн спортын яам за тэгээд нас одоо нөхөн жарлангийн барилга хот байгуулалтын яамтай хамтраад бол нөхөн жарлангийн стандарт гарсан байгаа. Тэгэхээр энэ нөхөн жарлангийн стандартыг гарснаар бол гэр хорооллын айл өрхийн одоо жорлонгийн дөрвөн төрлийг бол бид нар бас зөвлөмж болгож байгаа. Өөрөөр хэлбэл энэ жорлонгийн дөрвөн төрөл гэдэг бол хөрсний бохирдлоос одоо сэргийлэгдмээ хөрсний бохирдлыг одоо нянгийн бохирлоор бохирдуулахгүй байх хамгийн одоо анхны одоо алхмаа гэж үзэж байгаа. Тийм учраас би иргэдтэй юу зөвлөх гэдэг нь гэхээр энэ нөхөн жорлонгийн стандартыг хэрэгжүүлэх талаар бол ард иргэд маань хорооны иргэд, хорооны дэвтэнгүүд, иргэд өршөөдөө бүгдээрэнтэйгээ хамтарч одоо энэ жорлонгоо сайжруулахад бол би урайлан дуудмаар байгаа. Хотынхоо иргэдийг тэгээд улсынхаа бүх одоо манай улсын бүхэлдээ иргэд бол энэ нөхөн жорлон хөдөө орон нутагт ирэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндэд одоо хөрсийг бохирдлоос хамгаалсан энэ одоо сайн дөрвөн төрлийн одоо хувилбаруудаас нэг нь одоо сонгож аваад ашиглах нь бол тань чухал. Энэ бол хөрсний бохирлоос сэргийлэхэд чиглэгдсэн ийм жорлонгууд байгаа. Ахын хүрээнд дэх нянгийн бохирлыг бууруулахын тулд мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөнөөр ашиглах ёстой. Олон нийтийн мэддэг холорминоор ариутгахаас гадна өөр бусад аргуудыг ч өргөнөөр ашигладаг болсон. Гэр хорооллын айл өрхүүдээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгалыг тогтмол хийж байгаа. Өнөөдөр бид нэр гачууртын айлуудын одоо ундны өх усруулах одоо газарт хотын нийслэлийн захирчийн ажлын албатай хамтарч ажиллалаа. Ундны усын их усруулсан газрын жорлон болон бохрын цооногийг тамир био бэлтгэлээр ариутгалаа. Мөн тэдгээрийн эргэн тойрон талбай болон нийтийн эзэмшлийн бохирцсон талбайг холоорын одоо уусамлаар ариутгаж одоо дууслаа. Сая энэ гэр хорооллын хамгийн их асуудалтай юм байдаг бол нойл байдаг байхгүй юу. Одоо ингээ хүүхэд орчинд нь тоглодог. Тэгэхэд сая энэ нойлд хийсэн энэ бодис одоо энэ үйл ажиллагаа бохрын асуудлыг аягүй шийдэж гисэн их сайн юм болсон. Одоо гэр хороолд энийг ингэж хийснээрээ нойлд чинь бүх муу бохрын үнэргүй болоод тарж ингэж бутарч гисэн. Би хамгийн 5 сарын 6-нд хийлгэсэн. Тэгэхэд дараа нь харахад нөгөө ганцхан газараа гойжуулахгүй ингээ хийдэг юм. Тэгэхэд тэр бол ерөөсөө ямар ч асуудалгүй ингээ шингээ доошгоо орцсон байгаа байхгүй. Налахын хогийн цэгт хөрсний органикийн агуулмж 9.6% буюу дэвсгэр агуулмжаас 7 дахин их байгаа бол сэлэх, ганцуудаг, далан давхрын хогийн цэгт 3 дахин их хэмжээтэй байна. Хогийн цэг болон ахуйн хүрээнд амьд бактерийг ашиглах нь халдваргүйжүүлэлт ариутгалын хамгийн тохиромжтой арга гэж нэрлэж байгаа. Амьд бактери нь хортой нянг гэдэж хөрсний үржил шимийг сайжруулдаг даваа талтай. Энгийнээр тайлбарлавал химийн гаралтай ариутгах бодисууд нь нянг шууд өхүүлдэг бол амьд бактери ашиггүй гэдэж ашигтайг үржүүлдэг байна. Амьдрал дээр байгаль дээр энэ хөрсөндөө байж идэг, малын гүзэн дотроо байж идэг, та бидний хоол боловсруулах эргэтэн дотор байдаг ийм сайн бактериудын одоо манай энэ үйлдвэрлэж байгаа бол Оросын эрдэмтэн Петр Шаблины патент манай 99 интернет компани эзэмшдэг те энэ юугаар бол энэ бактери бол одоо 100-га төрлийн. Энэ дотор бол одоо сүн хүчлийн гэж байна. Азот нийлүүлэгч гэж байна, фотосинтезин гэж байна, тэгээд дарааши гэж байна. За түрүү өөрөө асуулаа. Юугаараа одоо сүн хүчлийн бактериуд чинь
одоо халдваргууддаг, ариутгадаг тийм үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл бид нар санаж байгаа шүү дээ. Айраг уухаар одоо нөгөө сүрээгийн савханцрыг дарна юутай гээл те ингэж ярьдаг. Тэгэхээр илгэн тарг гэл ингээд сүн хүчлийн бактериудууд муухай бохир болгоныг дарангуулдаг. Азот нийлүүлэгч бактериуд нь одоо манай энэ шингэн дотор бол 18 төрлийн бактериуд байгаа. Тэднэр нь болохоор одоо нөгөө шивтрийн хий нөгөө задлаад ус азот одоо нөгөө хөрсөндөө хэрэгтэй юмдаа болгож ингэж хуургадаг. Ингэж одоо байгалийн нэг цикл эргэлтийг л явуулдаг. Энэ нь болохоор энэ шингэнийг ийм амьд бактерийн шингэнийг хэрэглэснээр хөрс болон хэрглэж байгаа биднэрт орчин тойрондоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Ягаад гэвэл анхдагч бактериуд 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цог байдлаар тархсан хар туглаг, хром, цайрын бохирдолд ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчимд хром зөнхөлсөн хүнд металлын бохирдолт багагүй талбайг хамарч байгаа учраас бохирдлтын талбай, нэвчилт зэргийг наривчилсан судалгаагаар тогтоох шаардлагатай. Хөрсний хүнд металлын бохирдолт бага зэрэг буур хандлагатай байна. Гэхдээ бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад их хэвээр байгаамаа. Энэ их бохирдолтой газар нь бол Улаанбаатар хотын одоо арьс ширний үйлдвэр кабинет орчмын одоо арьс шил боловсруулах үйлдвэрүүд орчимд бол хором 6-гийн агуулмж бол өндөр гарсан баг. За хар тугалгын хувьд бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр нэг 7.9% нь бол стандартаас давсан өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ нь бол бохирдлын гол их үүсвэр нь мэдээд автомашин засвар үйлчилгээний төвүүд тэгээд түүхийд 2 дахь түүхийд авдаг газрууд орчимд бол хар тугалгын агуулмж бол харьцангуй өндөр стандартаас давсан өндөр үзүүлэлтүүдтэй алаг цог дархалтай тийм байгаа. Хөрсөн дагуулгадах хар туулга бол маш удаан жил хадгалагддаг. Энэхүү хар туулгын бохирдол бол за хүн амын эрүүл мэнд, нэг ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр хар туулга гэдэг элемент бол хүүхдийн одоо цуснд тийм ээ, бага насны хүүхдийн цуснд бол агуулгадж байгаа нь бол бидний хувьд бол сэтгэл түгшээсэн тоо баримт байгаа. Өөрөөр хэлбэл гадаад орчинд тийм ээ хөрсөн юм уу хаана хар туулга байгааг бол илэрхийлэх том үзүүлэлт байгаа. Ингэснээрээ хүүхдийн эрүүл мэндэд хар туулга гэдэг элемент ямар одоо сөрөг нөлөөтэй вэ гэхээр төв мэдрэлийн системид сааталт учруулна. Өөрөөр хэлбэл одоо хүүхдийн сургалгандаа муугаад байгаа бол за юу гэдгийг тийм ээ. Ийм тохиолдолд бол хар туулгаар одоо бохирдсон байх магадлал өндөртэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо тийм ээ хүний эрүүл мэндэд ийгүү бусад одоо нийгмийн сайхан байдал бол маш их сөргөөр нөлөөлдөг. Энэ хөрсний бохирдол за бусад одоо бохирдлууд бол нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр бол олон бохирдлын янз бүрийн үзүүлэлтүүд байдаг нь өөр өөрийн гэсэн одоо тийм ээ сөрөг нөлөөллийг бол үзүүлсээр ирдэг. Жишээлбэл хөрсөн дагуулгаж байгаа кадмийн хэмжээ одоо их байх юм бол ямар нэгэн байдлаар бол бөөрийн хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг. Тийм учраас энэ мэтчилэн бол манай улсын одоо Улаанбаатар хотод одоо хяналтад хийгдсэн одоо хөрснүүдийг харахад бол хүнд металлууд нянгийн бохирлоор ихтэй нь бол тодорхой байгаа учраас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бол бүрэн одоо боломжтой зүйлүүд юм аа гэж хэлмээр байна да. Хөрсний бохирдлын хэмжээ өнөөдөр хэдий хэвийн хэмжээнд байгаа ч гэлээ. Бохирдлын хэмжээ нэмэгдэх юм бол ундны усанд нөлөөлж болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Тэгвэл ундны усны эхлэл хэсгүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Гачуурт тосгондол гэхэд бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах ажил эхэлж байна. Энэ ондоо багтаж ашиглалтанд орно. Манай тосгон бол одоо 80 мянга газар нутагтай. За 2800 гаруй өрх 7000 орчим одоо иргэнтэй болж байна. Тэгээ ерөнхийдөө бол бас механик өсөлт ихтэй. Улаанбаатар хотын одоо бас арай хамгийн цэвэр орчин байгаа учраас наашаага бол нүүдлэл бол нэлээд ихтэй байгаад байгаа. За манай хорооны хувьд бол Улаанбаатар хотын дээд тал туулгуулынхаа иргэд байрладаг. За манай онцлог гэх юм бол Улаанбаатар хотод одоо хотын цэвэр усны 30%-ийг бол одоо манай гацуурт их усвэрээс хангаж идэг. Тэгэхээр зэрэг энэ бол ер нь цаашдаа ч гэсэн одоо экологийн цэвэр орчин байх шаардлагатай. Энэ чиглэлээр бол бас нийслэлийн захирагчдын ажлын алба за манай тосгоныхон иргэдийн санаачлаг одоо санал асуулга дээр тулгуурлаад ер нь цэвэр орчин бий болох тал дээр бол нэлээд их арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энд бол ерөнхийдөө нэг хоногт нэг 12 м3 бохир ус бол гарч ирж байгаа. За энэ бол сургууль, цэцэрлэг
За 10 үйл арийн олон сууц тэгээд энэ захиргаа аж ахуй энэ имлэг гэдэг энэ байгууллагаас гарч иж байгаа ахын бохир усуд байгаа юм. За энэ бохир усыг өнөөдрийн байдлаар бол одоо цуглуулад зөөж байгаа. За энэ бол харуулсан тохоо гэдэг манай Улаанбаатар хотын үндэсний усны их усүр дээр байгаа учраас энэ одоо бохирдлын асуудал бол нэлээд хотын захиргаа бол нэлээд онцгой анхаарч байгаа. За ингээд тендер зарласан бид бол шалгарсан байгаа. За энд усыг бол бид нэр үндсэндээ туулын голын усны хэмжээнд хүртэл одоо бүрэн цэвэршүүлэх ийм технологиор бол энд одоо байгууламжууд баригдана. За ажил бол ерөнхийдөө 6 сарын 15-наас эхлээд үндсэндээ 7 сарын 15-нд бол дуусах байх. За төлөвлөлтийн хүчин чадал бол 25 м3 гэсэн ийм одоо хүчин чадалтай байгаа. Бид бол тэр хүчин чадалтанд таарсан ийм бохир усыг бараг одоо умдны усны хэмжээнд хүртэл цэвэршүүлдэг ийм байгууламжийг барина. За нөгөө төгөөр яг энэ одоо туул голын дагуу байгаа энд 107 айл. За 107 айлаас бид 100 айлыг сонгож авсан байгаа. Энэ бол одоо бас нөгөө ахуйн бохир жорлон муусны нөхөр бол одоо бас тогшоо энэ бохирдлоо өгч байгаа учраас энэ эрсдлийг одоо зогсоох чиглэлээр айлууд бол бид нэр эко болон био нойл бол 50. За ингэснээр бол одоо энэ бохирдлууд одоо бүрэн зогсох ийм л арга хэмжээ бол авагдах юм байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ энэ одоо наадмаас өмнө бол энэ арга хэмжээнүүд авагдаад ингээд дуусаад тэгээд энэ цаашдаа энэ бохирдлууд зогсох ийм арга хэмжээнд төрөх ёстой гэж ингэж үзэж байгаа. За энэ дээр мэрэгжлийн хяналтын байгууллагууд, за энэ манай экспертүүд, мэрэгжлийн хүмүүс тал бүрээс нь бүгдээрээ одоо бас хяналтууд бол 50. Гэр оролттой газар инженерийн дэд үс зав төлөвлөсөн шугамд холбоход бол хүндрэлтэй. Ер нь бол зардал ихтэй. Ер нь бол зүгээр юм хэсэгчлэн байдлаар шийдэх болно их боломжийн шийдэлтэй одоо. Энэ 0 одоо шинэ 100 айлд жорлын хийн хийж энэ утгаар яах вэ гэхээр шингэн өтгөнөөр нь ялгachна. Тэгээ ялгаад ирэхээр энэ бид нөө цоглуулад бас тэн дээр боловсруулалт хийх шаардлагатай болно. Энд ингээд ашиглалт үйлчлэгээний зардлуу зөндөө гарна. Эднийг бид ямар хүндрэл бэрхшээл харах нь. Тэгээ явандаа хууль эрх зүйн орчин сайжраад ирэх юм бол айл болгонд нэвтрүүлэх энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь нь энэ юм байна. Бага оврын цэвэрлэх байгууламж барих шаардлагатай дүүрэг хороод хотын хэмжээнд бий. Энэ бүс нутгуудад яг үүнтэй адил цэвэрлэх байгууламж байгуулах боломжууд ч бас байгаа юм. Гэхдээ ундны усны ундрагад нөлөөлөх хэмжээнд хөрс бохирдоогүй байгаа гэдгийг албаны хүн тайлбарлалаа. За яг одоо тийм шууд профессионалын өөрчлөлт байхгүй л те. Яг энд бол бас нөлөөлнө. Яг гэвэл усны дээр эрүүл ахын бүст ойрхон байшин барилга одоо хот сүрэн байгуулах юм бол тэр ундны усны одоо чанар айдгүйгээр нөлөөлнө. Тэгтээ яг манай гол харуул хамгаалалттай байгаа. Бид тогтмол энэ 7 их усүрээсээ өдөрхөн дээж аваа шинжилгээ өгцөд ундны усны чанар айдгүйд одоогийн байдлаар тийм өөрчлөлт гарсан юм байхгүй. Ундны усны МНС 902/2005 гэсэн үзүүлэлт байдیں۔ Тэр үзүүлэлтүүд бүр хангаж гарч байгаа. Тэгтээ бид усны тэр одоо зохистой зоонд эрүүл ахуйн тэр бүсэнд орж нэвтрэх юм болохгүй. Хотын төв хэсэгт хөрсний бохирдол харьцангуй бага, зах орчмоор ихсэх хандлагатай байна. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогц арга хэмжээ шаардлагатай. Хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрсний бохирдолд онцгой их байгаа хар хорин, дааг хүрээ, 100 айл, нарантуул зэрэг томоохон зах орчмын тохижилтын асуудалд хотын захирагчийн ажлын алба анхааран ажиллаж байна. Мөн ил задгай авто засвар, дугуй засварын газруудыг тохижуулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газруудыг хаах, хар туглахгүй шатхуун түр ширгэлэх нь чухал болохыг зөвлөж байна.